Хүнийг ажил голно гэхээс ажлыг хүн голохгүйгээд цас шүүрдэн зогсохын нэмэгтэйг Жанцангийн эмэгтэй гэв. Тэрээр Баян Хонгор аймгийн Буу Цагаан суманд 10 гаруй жил сүлэгчээж улсад ажиллаж байгаад тэдгүрт гарчээ. Тэр цагаас эхлэн хүүхдүүдтэй нэмэр болж өөрөө бусдад тэр болчихгүй юмсан гэсэндээ хот руу шилжин орж ирсэн цагаас эхлэн сөөхөт үйлчлэгчийн ажлыг хийж байгаа гэв. Түүнийг оршин суугчид нь ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хэмээн магтах нь олон юм гэлээ. Цас их ороод нүүдүүлж өгөх ёстой. Цэвэрлэгийг би данагаар өсгөж идэв. Яа тэгтээ одоо нөгөө нэг багаж. Үгүй юу яхаар зэрэг нөгөө нэг моцотоор цэвэрлэх чинь зэрэг нуурнаас урт тэр үүдэлдэг. Мөлхөж угаахаар нөгөө сонж угаахаар дээрдэг. Намайг Жанцангийн эмэгтэй гэдэг 62 онд төрсөн. Одоо 65 хүрч байна. Би яг онон нутаг бол Баацхааных Бууцгаан сургууль төгссөн 10 жил төгссөн. 10 жил төгсөөд Улаанбаатарт 4 жил суралцсан. Тэгээ 80 оноос хойш эмнэлэгт 10 хэдэн жил ажилласан та Бууцгааны эмнэлэг. Эмнэлгийн байгууллагад 10 гаруй жил ажилласан гэсэн тий. Одоо тэтгэвэр авч байна. Одоо тэтгэврийн доод хэмжээ шүү дээ. 689. Чи нөгөө дээр үед 4 үед ажиллаж исэн болохоор нөгөө нийгмийн даатгал матгал төлөөгүй. Тэгээ сүүлдээ нөгөө хэдэн хүүхдийн юу гэл 10 хэдэн жил ажиллаж тэгээ сүүлдээ нөгөө хүүхдийн нэг 10 жил өсөн шүү дээ. Тэргээр гараад би ч 15 онд л тэтгэврт гарсан шүү дээ. Одоо 15 жил болчих шүү дээ. Хүнд дараа болохгүй гэл бас ажил хийгээл. Хүнд хүүхдийн дараа болчихгүй юм чинь ямар ч зүйл өөрийгөө болгоо явчих тэгэл нэг одоо хүн ажлыг гол нүс ажил хүнийг болгох шүү дээ. Нэг цэвэрлэх юм хийгээл. Тэгэл байж байна. Тэтгэврээ аваад цалиа аваад ер нь болж гин үү? Тэтгэврээ аваад цалиа аваад тэгээд нөгөө тэгтүү юмны үн нэмэгдсэн болохоор ч одоо тэгэл ерөөсөө яг л сардаан болвол ер нь бараг л таарна. Тэгээд юу яах илүү гарах юм байхгүй шүү. Тэгжил амьдрахгүй бол ганцхан тэтгэврээр амьдрна гэж юусэн. Одоо л хаач байхгүй. Хөх юм нүн нэмэгцээ. Өглөө усаал нэг талах үеигтэл 100 цаас юм уу 50 цаас нэмэгдсэн л шүү дээ. Хорлны үнэхэж өдрөдөртөө 100-аар юм уу 50-аар нэмэгдээд байна. Тэгэхээр ч одоо бол ганцхан 600 хэдэн цаасаар бол одоо энэ маньс бол нэр амьдрахад янз их хэцүү шүү дээ. Хаач юу. Эсвэл давхар ажил хийж нэг өөрөөрийг нь болоод идэ хөвтөөс уучихгүй шиг идэ хөвтөнд дараа болчихгүй шиг явж ивэл олон тол гэж бодоод шүү дээ. Над ч үн чимлэгийн байгууллагад ажиллаж байсан. Тэгэл нэг барай цэцлэг хийдэг болохоор шин өөр нэг янз янзын ажил дин төвчөд орох хэвч автгүй били нас цаацаа одоо тэд наснаас таач одоо 64 5 хүрсэн юм шүү дээ. Одоо та юу гэж ажил хийж идэв гэж дээ. Авахгүй гэдэг шууд өмнөөс авахгүй л гэдэг. Ганцаараа би ч одоо бараг 8-9 жил цэвэрлсэн шүү дээ хоёр байрыг. Одоо энэ сөөхөн юунд ажиллаж биш 11 жил болж шүү дээ. Бараг ганцаараа 9 жил 9-10 жил бараг хийцээ. Одоо энэ жилээс би харин жоох ядраад хурдталтаа нэг хүн аваад байгаа. Одоо энэ засмасыг арилгахад бол зүгээр нурууны бос хийжээлгээл өстө гүрэж жал засмас арилгах шүү дээ. Тэрнээс тэгээ шүн өдөр энэ засмас ингээд их ороод арилгачаар зэрэг шүн ороод тэр зэрэг шүн нуруу өвдөддөг. Тэгээ нөгөө өдөр ингээд цэвэрлэх мөвлөгийг хийх чинь босоо хийвэл нуруу өвддөг шүү дээ. Тэгэхээр өөрөө ингээд сонж өрөөд ингээд мөлхөө явчихар зэрэг нуруу өвдөхгүй. Би өвдөхгүй. Тийм учраас би дандаа мөлхөж өвдөв. Орсон зуугч чи ихний үедээ бол зөвөрөстөө толгойд өргөшчих гээл зөвөрөөс хаана юу хийж зүгээр дайрчих гал харидгээс одоо бол зайлуул нөгөө бүгдөө мэддэг болцсон. За энэ хүн ингээд цэвэрлжтгийг манай байрч одоо бол маш цэвэрхэн болцсон байна шүү дээ. Хойчноо бодвол тэрнээс намайг анх эхлээд ирэх чинь хогоо өрцнөө зөөдөг байсан. Би чинь нөгөө том ирээний том шуудануудаар чи хогийн зөөдөг байсан шүү дээ. Тэгээ одоо сүүлийн үед харин тэр мөрийг авцсан нэг хэсэгтээ бол бас хог мого хаяад идэгс. Одоо харин хог мого хаяхан байгаад эднэр ч овоо эмгцэгцэндээ ороод одоо манай хоёр байр бол 90 цэвэрх шүү дээ.
Тэгээ манай байрны оршин суугчид бол ер нь над таам сайт шүү дээ. Тэгээ сая нэг байхгүй хэдэн хугацаанд л та эзэрхүү яах гэж нэг гэж гэл зайлуул тэгэл. Сэр байгаа тэгээ за яах вэ чинь 10 жил тасцсан юм чинь одоо ямар ч хэлсэн энд очиод ажиллавал бас нэг жилдээ дандаа таньдаг болсууд юм наан цаана гээд сэтгэл санаа бас жоохон засагдах болоо гэж бодлоо. Тэгээд энэ жил ямар ч зүйл энд хүрдэрсэн. Тэгээд одоо ямар ч зүйл хавар болтол ажиллаа хийж л байна. Уг нь хөгшөнтөөгөө цугинд ажиллаж байхад арай дээр байсан. Хөгшөнтөөгөө цуг ажиллаж байсан юм хөгшин чинь байхаар зэрэг зайлвал энэ муу цас мөсөж өглөөсөө шамжилцаа зэвэрсэн одоо дуусчих. Тийм бүр ганцаар болохоор бас жоохон. Сэтгэл санаа жоохон тийм л. Зүрхний дутагдлалд орж байж байгаа. Тэгээ сая баян онгордож байна. 8 сарын 15. Зүрхний дутагдлалтай тэгээд зунжингаа хавдаж байна. Дандаа асар хэмжиж байж байгаа зайлшгүй. Тэг яг тэж өчрийг бодвол яг 8-9 сар харцсан тал гэж байна. 46 жил битээр хандсан юм л. Заримдаа бас харамсчихсан. Бит орол ирнэ. Суудлын хэцүүрэлж байгаа гэж зүйл. Одоо хүүхдүүдийн хажууд байгаа болохоор сэтгэл санаа нарай дээр байгаа тий. Тий хүүхдүүдийн хажуудаа болохоор хүүхдүүд яг тэгэл нэг өдөр өнжөөл 2 өдөр өнжөөл нэгээр сорж ирэх юм даа. Тэгэл манай байрныхан бол сайн зайлшгүй үндэ өдөр болгоно надаар орж ирнэ. Өдөр болгоо юу болж байна? Яаж ийж байна? Цайны сүтээ юу, сүгүү юу, холтой юунтай юу? Хүний улсад над тосолж оо зайлшгүй. Ганцаараа байна ойлынаш ороод иргээл. Тэгэл эднэртэй болохоор зэрэг бас сайхан юм өдөрт. Ганцаараа гэртийн 21 бас хэцүү юм л. Хүүхдүүд бол түүнгээр байт юм чи тэгээд. Нэрийг бараадад бас нэг ажил төрөлтэй эднэрт ингээл хүн амт ярьж хөөрөл наанцаар явахаар сэтгэл арай дээр байт юм. Тэрнээс яг ганцаараа гэртийн бахарч өдөрч өнгөрөхгүй хэцүү. Байрныхан сүх талархж явдсан шүү дээ зайлвал. Үнэндээ зайлвал хөл гармуудтай сая намайг байхгүй уурчин тэгэл ганцаараа зайлвал бүх юм зохицуулал байж лээсэн зайлвал тэгэл хөлн нэг хэсэг өвцөн гэсэн имлэгт хөвтлээл гэсэн тэгэл би бас жоохон яаж байгаа юм бэ гэж тэгэл боддгол байсан тэгэл зайлвал битэрч хоорондоо холбоотой л байсан. Тэгээ сөөхтэй бол маш их баярлалаа л гэж хэлнэ. Өөр юу гэж хэлэх. Үнэндээ төтөбөсөд битэр хоёулах нь энэ байрыг авчих. Тэр нэмэр хэмжээ олсод ерөөсөй байхгүй шүү дээ байраас бол аяа нэг юм хийхэр зэрэг нэг 2 залуул хамжилсан нөхөс тэгэл хоёулах нь тэгэл энэ авъя цемент энэ бүх юмнуудыг битэрч өөрчнөл хийсэн. Тэгэл өөрчнөө дуурал цемент чигэл зуурна янз л ажиллаж шүү дээ битэр. Тэгэл айлуудын ус мус алдаа цоорч барьчул тэгэл хоёулаа нөхөн шүү дээ. Тэгээд одоо там болохгүй бол хүн олдохгүй хоёулаа нөхчих. Тэгэл хоёулаа шавар хүртэл хийж явна. Энд тийм сөөхтөн бол гомдох юм байхгүй зэл үнэндээ чатлаа хайраар л надад тусалдаг зэл. Тэгэл одоо болтол 10 гэдэн жил хоёулаа ямар ч гэлээс эвтэй найртал явж ин бит рамуур иж үзээгүй. Надаас нэг ихч зайлвал миний ихчтэй чацуу тэгээд миний ихчийг санагддаг тэгэл ихчийн хооронд ихчийг болгол тэгэл явчлаа. Аваа нэг үеийн бодвол маш их цэгцтэй болж байгаа шүү дээ манай хоёр байрныхан. Та нартай их баярлж байгаа. Баярлалаа. Тэгээд энэ одоо бидний хийсэн юмыг сайн үнэлж сураарай. Тэгжил хэлээ дээ. Одоо өөр юу хэлэх вэ?